За шинэ 7 хоног эхэлж төрийн ордонд хөл хөдөлгөөн эхэлсэн. Өнөөдөр тодорхой зарим нэг байнгын орнуудад хуралдах хэрэгтэй байсан. За энэ дундаас эдийн засгийн байнгын орны асуудлууд анхаарал татлаа. За эдийн засгийн байнгын орны өнөөдрийн хуралдаанд 31 гишүүн байдгаас 17 гишүүн суусан. Тэгээд нэг дөнгөж нэг 50 гараал эцтэй хуралдсан гэсэн үг. За тэгээд 5 асуудал нийтдээ хэлэлцсэн байгаа энэ эдийн засгийн байнгын орн. Энэ дундаас хамгийн чухал байсан 2 асуудлыг нь товчлоод тайлбарлаад үзүүлэх хүргэе. За харбины гэрээ гэж яригадаад байгаа. Нөгөө гашуун сухатай ганц модын бонти хил олболтын төмөр замын хилцээр. За энэний асуудал нөгөө нүүрсээ баартарлаад хийгдэж байгаа. Энэ нүүрсээ хитрхи зах зээлийн үнээс доогуур хитрхи хямдхан өгöd байна гэд Гамбат тэгээд Баярмаа гишүүндийн санаачлагаар 40 орчим гишүүд 40 гишүүний төлөө санаачлагаар хэн шалгах төр орог байгуулъя гэсэн ийм зүйл явсан, санаачлага явсан. Ингээд нэлээд адал явдлыг туулаад эцэст нь өнөөдөр эдийн засгийн байнгын ороогоор дэмжигдэж байна. Энэ нөгөө харбины гэрээгийн хэн шалгах төр орооны хажуугаар нөгөө X ерхийсэд оюун эрдэнэ санаачилсан мөн ухаан удгийг хэн шалгах төр ороо орж ирээд энэ хоёр чинь нөгөө нэг квота булаацалтаад хэсэг юм болоод тэгээ нөө улсын хурал дээр ухаан удыг шалгах хэн шалгах төр ороо санал хураагаад унаад за тэгээ араас нь харбины энэ хэн шалгах төр ороо өнөөдөр эдийн засгийн байнгын ороогоор 17 гишүүн 31 гишүүн байхаас 17 гишүүн суугаад энэ 17 гишүүний 64.7%-аар гэдэг нь бас тэгэл нэг талаас нэг үйл хэлэлтэйгээр гишүүдийн дэмжлэг аваад цааш явахаар боллоо. За мэдээж одоо нөгөө нэг өмнөх ухаан удгийн хэн шалгах төр ороод ижилхэн улсын хурлаар орно санал хураана. Цааш явах уугүй гэдгээр одоо асуудал цааш яригдана. За ингээд энэ харбины гэрээн дээр нь яах гээд хэн шалгах гэдэг юм бэ? Тийм харбины гэрээ яах гэдэг юм бэ гэдэг нь ерөөсөө нэг би сая өмнө хийсэн тэрэн дээр л фокусч. Юу гэхээр нүүрсний үн. Хил олболтын төмөр замаа ингээ хийлгээд бид нар хариуд нь нүүрсээ урд турш руу зарна. Энэ нүүрснийхаа үнийг одоогийн байгаа биржийн үнээс бүр хитрхи доошоо тогтоосон байна. Тэм учраас одоо өчнөө их найдын төр алдагдал хүлээж болцшгүй байна. За ингээд энийг нь хэн шалгая. Үнэхээр ингээд ямар ч мафангүй гэрээ байвал ингээд цаашаага сайхан хүүлэн дэмжиэд явъя гэсэн иймэрхүү зүйл ярьж байгаа. Түүнээс нөгөө нэг хил олболтын ажлын тэрийг нь гацаах гад ч юм уу тэрийг нь болиулах гэдэг зүйл байхгүй гэд Баярмаа гишүүн өнөөдөр ярьж ирсэн. За гэхдээ ордонд жиг жугаа явж байгаа одоо явган яриаг сонсоход энэ харбины гэрээний арталт маш том улс төр явж байгаа гэсэн иймэрхүү зүйл сонсогдож илээ. За энэ бол мэдхгүй батлагдаагүй зүгээр л явган яриа. За араас нь нөгөө стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл мөн орсон эдийн засгийн байнгын ороогоор. Энэ нөгөө юу гэхээр нөгөө хамгийн хэлбэр хэлэх юм бол нөгөө шатхууны нөөцийн савыг барьж байгуулах гэдэг байгаа. Тэгээ ерөнхийдөө нэг 3-6 сарын нөөцийн савтай байя. Одоо манайхын нэг сар хүрэхгүй хугацааны нөөцтэй ирээд түүнийг ингээд бензин хомстоод ирэхээр нөгөөх бензин дээр очролдог ийм дүр зураг байгаад байна. Тийм учраас ингээд шатхуунаа нөөцлж авч ягаад зарим үед ингээ хой төршөөс доголдсон үед тэр нөөцийнхөө шатхууныг хэрэгжилжийя гэсэн иймэрхүү одоо санаачлагаар орж ирж байгаа ийм хуулийн төсөл баг. Тэгээ энэ ингээд өнөөдөр эдийн засгийн байнгын орон дээр маш олон талаас яригдсан. Мэдээж одоо төр заавал энэ одоо нөөцийн сав барьж өгөх ажилд те оролцох шаардлагатай юм уу гэж зарим гишүүд үздсэн. Одоогийн нефтийн импортлж байгаа компаниуд чинь бүгд л том аж ахуйн нэгжүүд байгаа. Эдгээр өөрсдөө гадаад болон дотоодоос хөрөнгө босгоод энэ нөөцийн саваа барьчих юм чадaltaй байгаа. Заавал төр оролцохгүйгээр зөв үнийн чөлөөлөд ингээд хувийн аж ахуйн нэгжүүдээ ингээд чөлөөт эдийн засгийн ингээд бүрдүүлээд өгчөөч гэсэн зарим нэг хүмүүс байлаа. Тэгээ зарим нэг нь болохоор гаднаа ингээд нэг сав баглагыг нь бэлтэж өгөөд ингээд төрөөс дэмжиж тэг ингээд байгаа мөртлөө цаанаа эн чинь ингээд нөгөө аж ахуйн нэгжүүдийн одоо халаас руу орох тэг бодлого руу орох ийм дүр зураг явагдаж байна. Тэнд нэг одоо аж ахуйн нэгжтэй шатхууны
одоо нөөцийн сав бариад өгчдөг. Тэнгуут төрөөс тэрийг хэмжээ сууж идэг. Танаад одоо ийм байгаа шүү. Энийг ингэж нийлүүлнэ шүү. Тэд үнэ дихгүй шүү гэх мэтчлэн тэ ингээ үнийн ингээд доош нь буулгаад ингээ бариад байх ийм үнцэг харагдаж байна гэх мэтчлэн. Ингээ янз янзаар яригдсан. Тэгээ гişүүд ингээд заавал тэгээд одоо энэ ингэж байгаа энэ нөгөө нэг нөөцийн сав барихын юу чинь төрөөс нөгөө дэмжлэг үзүүлээд хувийн аж ахуйн нэгжүүдэд зээл өгөөд тэгээ нөгөөдөл нь тэр зээлээр нь тэр шатхууны нөөцийн сав бариад тэр барьсан нөөцийн савнд нь төр ийм нэг юм хэмжүүрийн одоо тийм юу суулгах юм шиг технологи. Тэгээ тэргүүрээ ингээд тэр нөөцийн савд нь хичин литр бензин байгаа шатхуун байгаа үгүй ингээд хинаад байж идэг. Иймэрхүү байх юм шиг. Тэгээ ингээд төрөөс зээл олгохын тулд Монгол банкны хуульд өөрчлөлт оруулаад ингээд Төв банкныхаа хуульд өөрчлөлт оруулаад шууд ингээд цаашаа явуулах гэдэг байгаа. Тэгээ үнийг нь мөн эсэргүүцсэн. Энэ Төв банкаараа оролдоод та нар ингээд цаашаагаа ер нь сайн зүйл үзэхгүй. Чи ингээд цаашаагаа лайл болно гэдэг ийм зүйлийг зарим гишүүд ярьсан. Тэгээд уулуурхаа сайд нь одоо юу гэж хэлж ийнэ гэхээр ерөөсөө ийм арга үнээс өөр арга байхгүй наа. Одоо ингээд олон улсад бусад одоо улсууд ч гэсэн яг ингээд шатхууныхаа нөөцийн савыг ингээд хяналтандаа байлгадаг төрөөс нь дэмждэг ийм байдгаа. Тэгэхээр манайх ч гэсэн одоо олон улсын жишгийн дагуу нэг олон улсын жишгийг дагдаг ийм улс ч гэдэг бид нар ч одоо болдог болоогүй хамаагүй ингээд авчираад хөрсөн дээр ингээд хайчдаг. Тэгээ ийм жишг нь ийм байгаа учраас бид нар ч гэсэн ийм байя. Тэгэхээр нефтийн үйлдвэр ашиглалтанд ортол ямар тааш тэгээд нөөцийн савтайгаа ингээд зуралдаад явжия гэсэн ийм зүйлийг хийгээ. Тэгээд уулуурхаан сайд нь гуйсаар байгаа. Тэгээд эдийн засгийн байнгын орон дэмжлээ энэ хуулийн төслийг. Тэгээ мөн ялгаа авахгүй улсын хурлаар орно. За ингээд иймэрхүү хоёр асуудлыг онцлолоо эдийн засгийн байнгын орон дээр. Энэ хоёр асуудал ингээд улсын хурлын чуулганаар орхон тодорхой болж байна. Тэгсэн сүүлийн хэд хоног нэг ийм яригадад хэллээ. Төрийн сан хоосроод төсөв тасрах ийм эрсдэл тулгарч байна гэж. За энийг одоо өнгөрсөн нөгөө нэг төсөв батлахдаа нүүрсний нийлүүлэлт бол нүүрсний үнийг дэндүү өөдрөгөөр төсөөлөөд тэгээд ингээд төсөв баталсан учраас одоо нэг нүүрсний үн унаад нийлүүлэлт нь багасаад ингээд ирэхээр төсөв нь ингээд тасраад ирэх ийм эрсдэлтэй болж байна. Тэгээд ерөнхийдөө нэг 3 их найд орчмоор тасрах юм магадaltaй байна. Төрийн сан хоосрцсон учраас нөгөө нэг төрийн байгууллагууд чинь сая 11 сарын 25-нд өгдөг цалингаа өгч чадахгүй ингээд хойшлуулж байгаад 29-30 акцаа ингээд өгсөн ийм тохиолдлууд хүртэл гарч байна. Тэгэхээр энийг одоо ингээд яаралтай холбогдох байнгын ороод улсын хурлын чуулган ингээд холбогдох сайд нь авчилцгүй бол болохоо байлаа гэсэн иймэрхүү зүйл яригдсан. За энэ яг ингэн зэ одоо маргааш засгийн хуралтай мэдээ засгаар энийг яг ярилцсан. Одоо энэ төрийн сан хоосорч байгаа асуудлыг. Тэгээд засгийн хурал дуусаад араас нь нөгөө нэг сайд нар мэдээлэл өгдөг. Яг энэтэй холбоотойгоор сангийн сайд мэдээлэл хийх бах. Хийхдээ одоо мэдэхгүй юу гэж хийхдээ таа. Сүүлийн үед ингээ нөгөө нэг хэвлэл зарим нэг мэдээллийн сайтууд ч юм уу энэ хуурамч янз янзын пэйжүүдийг ингээ хараад хахад нөгөө арчилсан нам татврын өршөөлийн тухай хуулийн санаачлна гэдэг нэг 2-7 хоногийн өмнөх бүлгийн хурлаараа ярьсан шүү дээ. Тэгээ энэтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй ингээ энэ өршөөлийн хуулийг хүлээгээд тийм учраас ингээд төрийн сан хоосроод ингээд төсөв тасрахад хөрлөө гэх мэтчлэн зарим юмар ярьж байна. Тэгээ би бол одоо мэдгүй яг хувь хүнийхээ үүднээс ингээ харах юм бол бидний төлсөн татврыг энэ төр засагч нь өөрсдөө зохицуулт хийж яг ингээ хүргэж чадахгүй илүү гаргаж түүнийгээ наашин цааш нь зарын салгаараа урсгасан учраас энэ төсөв чинь ингэж тасрах дээр үрж хийж магадгүй. Тасрах дээр үрж байгаа бол 30 их 80 төсөвтэй улс шүү дээ манайх ч одоо. Тэгэхээр нэг иймэрхүү байна. Тэгээ маргааш сангийн сайдыг юу гэж хэлхийг нь харж арайч та аж ахуйн нэгжүүд рүү буруу өгөхгүй байх гэж бодож байна. Энд тэгээд өөрсдийнх нь алдаатай бодлого өөрсдийнх нь хэд өдрөг төсөөлөл одоо сая тэгээ нөгөө он гаргаад нэр чинь төрийн ажил хийгээгүй нам дотроо баахан хэрүүлээгээ сандал суудал хэрүүл хийж байгаа сүулдэ нэгэн дийлж гарч ирээд нөгөөдөл нь дийлж гарч ирсэн нөгөө сандал суудлаа хуваарлах гэж бас баахан хурал цуглаан болоод ингэсээр хагаад одоо нэлээд одоо хугацааг алдсан өнгөрсөн 6 сараас хойш. За ингээд нэг иймэрхүү байна. Тэгсэн өчигдрөөс эхлээд нөгөө нэг алдарт Батнайрамдал гишүүн нарын санаачилсан оюутлахын сонсгол хэллээ. Өчигдөр ихний сонсголын нийт одоо
ард түмнэрээ бид бүгд харсан лайваар шууд дамжуулж байгаа. Тэгээд холбогдох одоо тухайн үеийн сангийн сайд, юу гэдгийг те уулуурхайн сайд, ерөнхий сайд, улсын хурлын дарга зүртэл байсан хүмүүс нь ирээд суугаад байцаалтанд орлоо. Тэгээд ер нь байцаасан гэхэд бараг хэлцдэггүй. Тэгээд яг хөө зарим нэг гишүүд одоо энэ хянан шалгах төр ороо гэдгийг даргалагч гэдэг одоо албан тушаал арай буруугаар хэрэглээд нэг юм дарга болцсон юм шиг мэдрэмж төрөө. Тэгээд нөгөө өөрөөсөө илүү эрдэм үзэж, өөрөөсөө илүү улс төр шатаж явсан хүмүүсийг загнах гэх мэтчлэн ийм аашцан гаргаад олон нийтэд нэлээд гүйлж явах шиг байна. За ингээ ямар тач олон нийтээрээ бид нэр оюутлогоо ентре гэдэг чинь юу юм бэ? Тэгээ оюутлого гэдэг чинь яг юу юм бэ? Ер нь яг ямар гэрээнүүд хийгдсэн юм бэ? Аль нь гайгүй болоод аль нь гайтай болоод одоо ер нь биднэрт ямар гай тариад байгаа юм бэ гэдгийг өчигдрийн сонсголоос эхэлж мэдэж эхэллээ гэж бодож байна. Тэгээ ингээд энэ сонсгол 3-5 дахь өдрөд дүргэлжлэн ажлын сондгоо өдрөд дүргэлжилж байгаа. Илүү цаашаага одоо бүр нарийн зүйлүүдийг ярьж эхэлнэ. За өчигдөр ямар тач бид нэр Рио Тинтогийн эзэмшдэг нөгөө нэг талбайд хоёр талаас нь ингээд онтро ороод ирсэн байна гэдгийг мэдлээ. За тэгээ ямар тач Монгол улс нөгөө хийсэн гэрээн дээр өрөнд ороод байгаа юм байна гэдгийг, хүүний өрөнд ороод байгаа юм байна гэдгийг тодорхой мэдэж авлаа. Тэгээ тухайн үед одоо ажиллаж исэн хүмүүс нь өөрсдийнхөө байр суурийг илэрхийллээ. Тэгээ мэдээж одоо ажил хийж исэн улсууд бүгд л өөрсдийгөө зөвтгөн. Ингээ цаашаа юу болохыг хамт харцгаая. Маргааш оюутлогын сонсголтоо шүү. Энэ нь бол Монголын ард түмний бүгд анхаарлаа хандуулж ойлгохгүй байгаа бол ойлгож авах. Ойлгож байгаа бол бүр нарийн цаашаа хэн юу хийж исэн гэдгийг меморигоо дахин сэргээх ийм хянан шалгах төр орооны сонсгол шүү. Түүнээс одоо хэн нэг нь чи буруу юм хийсэн байна, чи зөв хийсэн байна гэж нэгнийгээ ялж магтах, хоёр талд гарч хуваагдах ийм сонсгол биш гэдгийг бүгдээр ойлгох хэрэгтэй. За ингээ анхаарал хандуулсан баярлалаа. Маргааш дахиад улс төрийн иргэн тойрондох одоо тодорхой том асуудлуудыг томилно.